Ингээд болоо л дубаа шиглээ. Чи хайлчаараа бас жоохон болчих юм болов. Цолгоорээдэж. Эм гараар үнсэлтэл хийж үэн. За хай хүмүүсээ дараагийнхаа бичлэгтээ тавтай морил. Тэгээ энэ бичлэгээр болохоор хэдүүлээ гоё дубаа шоколад хийж үзье. Тэгээ бичлэгтэйгээ хамтаагаарай. Тэгээ гэртээ болохоор ингээ нүр мөрө будаагүй байгаа шүү. Нэг. Ингээд болоо л дубаа шоколад. Өөр юм хэрэгтэй. Дубаа шоколадд маань мэдээ шоколад. Милкагийн том шоколад авахд ер нь бол болчих واخа. Гэж найдаж чинь хайлчаараа бас жоохон болчих юм болов. Магадгүй л энэ гэхдээ хүргэнэ. Тэгээ мэдээж дараагийнх нь юм хийв. Нөгөө тэмүүгээс дахиад авсан хийв. Энэ тэгээд пистачиогийн крем. Тэг крем ерөөсөй байхгүй дууссан болохоор хийн. Гэтэ амархан юм билээ зүгээр нух шигээл пистачиогийн самар тэгээ жоохон цагаан шоколад сүтэйгээд миксертэй тэгээ болоо. Тэгээ юм чижсэн. Энэ хоёр аюулаа. Арилгын ясын. Тийм баг. Ним гадуура ястай. Ийм ястай. Хитэн пистач аймаг гоё амттай чихэрлэг дуу гоё амттай юм блэ. Тэ хизээ дуусах юм бэ? Юу ячаад ясан амар хатуу юм шүү дээ. Тэгээд энийг арилгаж дуусчаад тэгээд харуулъя. Чимээс амар хэцүү юм байна. Биш вэ наа. Энэ бүр гар улаачлаа бүр. Тэрлээ. Барыг дууслаа. Ийм их болдгоо юм. 400 г тий? 400 г пистачио. Асах юм бол 200 г юм тий. Бараг ясынасаа 200 г гинэ. Бараг л тийм биш үү. Энэ ясын хартаа ингэж амар их гард юм. Нартай ийм их. Самрон арай жоох харагдаж байна. Би гоё цэцгээ харуулъя. Тэра. Ни Мартин нэмнэр авсан цэцэг. Надад өгсөн юм. Ийм хөрх. Би ингэж жижиглээд юм аяад ицэхгүй. Шоколадд хайлуулах усаа бодлогочи. За одоо болохоор катайфе гэдэг нөгөө нэг шарж яндаг юм биш тэрийг хийн. Гурил авах юм ээ 55 г. 59 болчихлоо. Яг 55. Энд ч одоо хүнсний юу юм бэ? Хөөлгөх юм ааши тий. Цаардуул. Хүй. Биш болгоч. Тэгээд гурил маань 55 г бааш. Тэгээд энэнээсээ 40 г. За. 94. Тэгээд жоохон тавс. Бацраг. За тэгээд энийгээ тэрэнд жоохон ус хийгээд ойл хийгээд тэгээ шинхэн болгоод хайрах юм билээ. Тэгээд одоо хайръя. Sorry.
За саяны түрүүнийхээ юмнуудыг холчлоо. Им шинхэн. За энд одоо шоколад маань хайлж ийн. Энд нөгөө самар маань нөгөө гаднахын арилгахын тулд дэвтэйгээ жоохон буцалгацсан байгаа. Одоо энд катафига хийнэ. За одоо болохоор энэ шоколадныхаа хэвэнд шоколадаа хийгээд эхлээ хөлдөг хийнэ. Хөлдөөгөө тэгээд нэлийн хүлээг учраас эхлээд хийч. Энэ болохоор юм хүнсний будаг. Энд дээр гоё өнгөтэй байгаад байдаг шүү дээ. Тэрийг энэ өнгөөр хийчээ. Ямар их болж байна. Чим шинхэн юм биш. Шинхэн болохоор болох юм болов уу? За энэ нь болохоор хайлуулсан шоколад байна. Жохоо ажиллаж байгаа. Тараагаад хийн. Нэг яаж харуулах вэ? За. Болчихлоо. Ингэж харагдж байна. Нэг ингэж сайхан тараагаад хийчлээ тэгээд төлтөгчин тэгээд гаргаад авъя. За одоо болохоор хэдүүлээ. Энэ катафига жижиглээд тавья. За одоо болохоор пистачио самраа ингээ хальснаас нь салгаж байна. Тэгээд салгаад миксердээд тэгээд крем болгоно. Нөгөө цагаан шоколадтай сүүтэй хольж аваад би одоо энэ самраа цэвэрлэж байна. Түрүүн би бол бичсэн байхгүй тэгсэн чинь рекордо дараагүй. Тэгээд ингээд үрчээр энэ хальснаасаа салчтай минь. Бүгд ингээд нэгээр нь махиад ингээд салгах нь. Залгуурээдээ шүү дээ. Гэтэ энэ мангар тайвтай авахдаг юм байна. Арта. Гэл. Ямар амархан авахдаг шүү дээ. Тэрэн зэмэрчсэн энийгээ цэвэрлчихэд кремээ хийчихэд тэгээ бичээ. Цагаан шоколадыг одоо цардуул жоохон хийгээд тэгээ жоохон сүү. Тэрэн нэг пистачиогийнхаа нухшиг хийчлээ. Энд чинь бас хэцүү юм байна. Нухш маань ингэж харагдаж байна. Одоо тэгээ гоё нөгөө нэг хайрсан катафитагаа хойлоод тэгээд харуулъя. Энд нөгөө нэг катафит юм байна. Катафил юм да. За энэ болохоор нөгөө нэг төрүүлээд хийсэн шоколад маань байна. За одоо катафига хийя. Эхээ жоохон хийчих юм болов. За юм болсон. Дээр хийгээд ёо. Чиг түрхээд тэгээ одоо шоколад ай.
my god, энэ доогоороо задарчлаа. Тараа. Болчлоо, хийгээд дуусчлаа. Ингэж харагдаж байна. Одоо хөлдөгчөндөө хийгээд тэгээд нэг 2-3 цагийн дараа гаргаж ирээ тэгээд амсаа. Энэ хартаа гар мар бүр үнэн заваарт ийм болчлоо. Гэтэ энэ чи хийн гэдэг чинь бас бөөн ажил юм бэ. Тэр самар мамраа янзлаад ер нь бэлэн нухшин пистачогийн бэлэн нухшин байж байвал ер нь амар юм байна. Тэг өөрөө ингээ хийж мэхэр амар их ажил гард юм. Жохон залхуу хүлээ дундаас нь. Тэг шоколада бэлэн болохоор харуулъя. Тэгээ болцъё. Oh my god. Oh my god. Би түрүүн шоколада авчирч ирээд бичлэгээ бичсэн бохгүй юу? Тэгсэн чинь бичээгүй байна. Гор дараагүйсэн минь. Тэгээд одоо ингэ шинээр ахиад харуулъя. Би түрүү авчирч ирээд энэс ингэ гаргах юм бохгүй юу? Шоколада. Тэгээ шоколад маань ийм гоё болсон. Та нарт харуулъя. Ийм том. Тэгээ нөгөө ногоон ч болохоор ингэж жоохон уусч тийм ээ. Өтгөнийг авахгүй л. Тэр нэм болсон байна. За ахиад амсаж үзье. Oh my god. Түр бичээс амар хитсэн байхгүй уулна. Хөрнөл айгуу дэжгүй амттай. Одоо энэ доторх нөгөө хийсэн гэрэн байгаа штэ. Тэр маань жоохон хөлдөөгүй байна. Эсвэл энэ хөлддөггүй. Ямар ч гэсэн юм баг зэрэг юм царцсан маягтай л. Тэгээ нөгөө нэг гурлаар хийсэн катайфе маань байгаа штэ. Тэр маань энэ дотроо ороод зөөлхөн болчих. Зөөлхөн. Тэгээ эсвэл бүр амар хатуулт нь хуурах хэрэгтэй юм. Эсвэл яг нөгөө жинхэнэ катайфег нь авч хийгээд та нар үзээрэй. Энэ гурлаар хийсэн болохоор тэгээд жоохон ямар шарж чансан юм алга. Өтөө өрн дайжгүй амттай. Тим нь ялам биш. Тэгээд би энэ шоколаданда 8.5-ыг хүрсэн байгаа. Оноо. Ер нь дайжгүй гэдчихээр би шоколад бас нэг доор хийгдэж чаддаггүй байхгүй юу? Бялуураад тий. Тэр одоо ер нь л их байна. Би түрүү бичлэгээ бичгтээ идсэн байхгүй юу? Та нар ойлгож байгаа зү. Бэлээ. Би ялуурж байна. Тэгээд энэ бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Bye bye. Ийм гараар үнсэлтэл хийж байна.